За юу вэ тэнэ? Энэ өдрийн мэндийг хүргэе. За танд ч бас энэ орой мэндийг хүргэе. Таны цагаар бол их орой болж байгаа юм шиг байна. Тэгээд Тэг шөнийн юу нэг цаг ах болж. би миний хувьд яг хуу Apes-ийнхаа удирдлын ажлуудад орцсон. Тэгээл энэ жил 2 дахь жилдээ Apes баг дээр ерөнхий менежерийн ажлаа ерөнхийдөө хийж байна. Тэгээл жоох ажил ихтэй л явж байна да. За тэгээд бас нэг зав гаргаад League Talk гэдэг миний нэг шинэ контентын анхны зочин болж байгаад баярлалаа. Тэгээд хоёулаа бас сонирхолтой яриа өрнүүлэе гэж найдаж байна. Тэгээд хоёулангийн яриа сонирхолгүй байдаг юм дөө. Тэгэхээр нэг шөнө нэг Instagram-аар хоёулаа нэг лайв хийгээ шүнжин ярьж сууж ирлээ. Тэрийг сандсан шүү дээ. Тэр чинь хөл өрөөний үеэр гоё яриа болсон. Ковидын үеэр шүү дээ. Яг тэр ковидын үеэр бүгд гэрээс гарч чадахгүй үед ярьсан баха тий. Тэгсэн. За тэгээд тэрнээс хойш их юм өөрчлөгдчихтэй. Тэгээ би ч одоо ингээд ерөнхийдөө бол ертөнцийн мухар гэдэг чинь жинхэнэ утгаараа Шинзланд улс байгаа. Энэ ертөнцийн мухард ирсэн та хэдээсээ олдсон сагсан бөгөөд санаад MB Talk-оо санаад их л юм санд юм байна ер нь тэгээд. Найз нөхдөө санд юм байна. Хүн амьтантай ярихаа санд юм байна. Би ч одоо хүн амьтантай ярихгүй ингээ бараг 2 жил болцсон. Тэгээ сүүлдээ за ер нь одоо боёлын нэг юм хийгээд. Тэгээд энэ YouTube-ийн юмуд руу ер нь жоо анхаарай гээд. Тэгээ ашгүй YouTube маань нөгөө нэг verified болж авлаа ашгүй. Тэгээ verified болчихлоор асуудалгүй бас юм устгаад байхгүй их гайгүй болчт юм байна шүү дээ. Зөв. Би ч одоо таныг чинь нөгөө нэг social media юмар л харж байгаа шүү дээ. Тэгээд та сая нэг сар орчим нэг бүр чив чимээг болох шиг боллоо. Тэгээд санаа манаа бас зовд юм шүү дээ. Яац юм бол гэдэг. Гэхдээ ер нь ингэсэн хараа. Ер нь ингэсэн. Айгүй сонин. Би ер нь сошиалд нэг хэсэг чи ингээд хаамаагүй сэдв ингээд шеэрлэл ярилцаал ингээд айгүй идэвхтэй байдаг байсан. Тэгээд яг энд ирээд ингээд нөгөө амгалан тайван байдлыг мэдэрчихэр бас давхар сошиал амьдрал руу тэгж айхтар сошиал дээр хүртэл юм амгалан тайван байхыг хүсчихдээ мөр хүн чи өөрөө. Тэр энэ нийгэмтэй шууд холбоотой юм байна юу? Яг л Монголх нийгэм чи байнгын нэг юм болж шít, байнгын нэг юм алаан болж шít, байнгын та нар хүмүүстэй уулзалтаа ажил төрөл чинь сошиалтай холбоотой байна. Би энд ирсэн чинь тийм байхгүй болонгууд би сошиал дээр би ямар ч юм шеэрлэх шаардлагагүй миний хувьд. Тийм болчихдээ. Тэгэхээр одоо мэдхгүй тухайн хувийн энэ тухайн амьдарч байгаа нийгэм ч гэсэн бас холбоотой юм уу мэдэхгүй байна. Амар амгалангийн дээд улсад би байна да ер нь бол. Харин тийм баха. Одоо бид нар ч бол таны хэлдгээр амар их одоо ажил төрөлтэй нэг арзалцаал амьдрал бол бүр энд чинь зүгээр сууж болохгүй тий. Ямар нэг юм заавал хийх хэрэгтэй. Тэгээд тэрэн дундуураа одоо бид хэд чинь яаж амарч чаддаг байх вэ гэдгийг л одоо хайж ш ер нь бол. Гэхдээ чи боддоо тэр бидний амардаг байсан зүйл нь найзуудтайгаа гараад ууц суух байсан гэж бодохоор чи амралт биш байгаа байхгүй юу? Үнэ. Тэгээд одоо би ч нөгөө нэг офисын ажил хийдгүйсэн шүү дээ. Тэгээд яг нөгөө нэг одоо чи ингээл яг цагийн дагуу одоо нөгөө хүмүүсийн ажлын цагийн дагуу хүмүүстэй уулзж байгаа ажил хийж байгаа учраас тэгээд сүүлдээс ингээд нөгөө communication хийдэг энэ ярьдаг ажил хийхэр чинь бас айгүйх энержи зарцуулт юм байна. Тэгээд анх удаа нөгөө офисын ажлын хүмүүсийн одоо нөгөө нэг амралтын өдөр хурдан болоосаа хагас бүтсэн өдөр амралтын өдөр нэг сайхан амрыг гэдгийг чинь би бүр одоо сутгаар нь ойлголоо шүү дээ. Чи баг амьдралдаа анх удаа офис ажил хийж байгаа чи энэ үү баг? Тийм би анх удаа дандаа чи өөрөө бизнес эрхлээл эсвэл ингээл нөгөө одоо нэг фри эйжент маягаар л ажилладаг байсан шүү дээ тий. Тийм одоо ихэвчлэн фрилансер яг нөгөө өөрийнхөө дуртай бизнес энтриг хийхлээр мэдээж нөгөө өөрөө юм босгож байгаа учраас хагасаа бүтсэнгүй ажиллах нь өөртөө зүгээр байдаг шүү дээ. Тэнгуут ч одоо нөгөө нэг шийдвэр хүлээн тий ямар нэгэн хүмүүсийн шийдвэрийг хүлээн ажлын план явна, планы дагуу явна. Тэрний дагуу ярилцсан гэл эхлэн гууд чинь тэр нөгөө ажлын амралтын өдрөөр бас ажил ярьдгүй хүмүүс байдгийн байна. Тэрийг бас айгу ойлгож авлаа. Би ч зөвхөн хагасаа бүтсэнгүй залгаал хүй хаа яаж юм бэ гэсэн чинь хүмүүс бүр уцаач авдгүй юм байна. Интернет ч авдгүй юм байна бүр. За юуны өмнө баяр хүргэе. Юунд баяр хүргэе гэхээр одоо Шунхлаа групп гэдэг одоо манай Монголын эдийн засгийн бас маш том хөшүүрэг болсон том компаниудын нэг одоо Apes багийн ерөнхий эвдэгчээр ажиллаж улмаар та хэд маань SG Apes гэдэг баг болсон тийм үү? Тэг бидэд ямар ч Шунхлаа групп маань орж ирсэн. Тэгээд энэ явдалд бол бас би зөвөр өөрийнхөө хувь хүний хувьд бол бас маш их баяртай байна. Бас одоо юу гэдгийг цаашлаа сагсан бөмбөгийн одоо багууд дээр өөр одоо ийм том групп компаниуд томоор өшөө орж ирээд бас ингээд спонсорлоод ингээд хамтарч ажиллаад
ингээд явах юм бол бас айгүй олон боломж бололцоонууд нээгддэм байна. Одоо ингээд ажиллаж байхдаа ч гэсэндээ ингээд айгүй олон боломжууд нээлттэй гарч ирж байгаад нь бол амар их баяртай л байгаа да. Тэгэхээр Шунхлаа группийнхаа хамт олондос энийг бас далимд бас баярлаа гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь бас ингээд мөнхчингийн бас ингээд үүсгэн байгуулад өөрийнхөө ингээд чартаас нь те өөрийнхөө одоо бор зүрхээр ингээд явсан зүйл маань ингээд үнэлэгдээд тэгээ бас энэ хамтрал бас бий болж байгаа бас хувьдаа бол маш их баяртай л. Тийм би одоо бизнес лигэд үндэсний юутай хамтраад ингээд зохион байгуулдаг гэсэн шүү дээ. Нөгөө танхимтай хамтраад тэгээд бизнес лигийг зохион байгуулж явах үед миний ингээд одоо холыг харсан зүйл юу байсан бэ гэхээр ер нь Монголын лиг маань явандаа бол ингээд одоо хамгийн гол зүйл чинь санхүү шүү дээ. Ер нь бол тэгээд энэ Монголын хамгийн одоо санхүүгийн хувьд нөгөө тогтвортой гэсэн 10 том компани нэг багийг л ер нь спонсорлох ёстой юм байна. Ер нь бол ирээдүйд бол. Тэгжээж энэ одоо энэ багийн нөгөө нэг тогтвортой байдал урт хугацаанд одоо ингэж одоо явах. Тэгэхгүй бол бас багийн эзэдийн нөгөө нэг ачаа бол маш хүнд гэдгийг бид нар ч одоо хөндлөнгөөс хараад ч ойлгоно. Тэгээ дараад нь бас ингээ яг сагсан бөмбөг дотроо ингээ ороод ажиллахаар ч гэсэн ойлгодог. Тэгэл би тэр үед бизнес лиг гэдэг төслийг анх хийж яхад ер нь л уул нь Монголын одоо энэ яг шилдэг 10 компани тий одоо яг хоорондоо энэ компаниудын өрсөлдөөн ч гэсэн энэ дээр гараад ирчин. Компаниудын өрсөлдөөн гэдэг чинь өөрөө эдийн засгийн өрсөлдөөн болно. Эдийн засгийн өрсөлдөөн гэдэг чинь үзэгчдийн өрсөлдөөн. Ингээ цаашаа бүр ингээ амар том халиа явчих واخгүй ер нь бол. Тэгэхээр бас би Шунхлаа гүрөө борж ирж байгаа дэр нь би бол анх тэр мэдээг сонсчвал яа за энэ ёстой гоё том мэдээ биш үү. Үнэхээр гоё том. Мөнгөчин битэр чи өнгөрсөн үеэрл бас аралцаад амьдсан. Дараа нь битэр чи инстаграмаар чатлаад хоорондоо учраа олоод амьдсан. Би бол мөнгөчингийн зовлон зөндөө сайн ойлгож байгаа байхгүй. Манай хүн чинь зарим юмыг л буруу илэрхийлждэг болохоос биш. Нийс мөнгөчингийн хийж байгаа зүйлийг бид нар бол дэмжих ёстой байлгүй яах вэ. Тэгээд би энэ мэдээг бол хараад ямар ч үсэн маш их баярлсан. Энэ мэдээтэй улбаалаад ер нь одоо лиг маань эхлэх гэж байна. Одоо 10 дугаар сарын 12-нд эхэлнэ гэсэн мэдээ маань дөнгөж саяхан гарлаа. Тэгээ сая мэжигээ битээр бас лиг токийн анхны дугаарыг биччихээ сууж байна. Тэгээ ингээ багуудын бүрэлдэхүүн шилжилт хөдөлгөөн ярих гэсэн чинь байдгүй. Одоо танаа Эпс ганцаараа баг ростро зарлцсан байна. Бусад багаас ер нь албан ёсоор ростер зарласан баг ер нь бас алга. Шилжилт хөдөлгөөнүүдийн хувьд ч гэсэн бас тодорхойгүй байна. Тэгэхээр Эпс-ийн хувьд ер нь бусад багаасаа энэ тал дээр жоох нэг тийм нөрөө төрүүлж алхаж байгаа нь бас зохион байгуулалттай холбоотой болов гэж бодож байна. Тэгэхээр яг Эпс гэдэг саксумгийн баг байгууллага гэдэг утгаараа ер нь яг ямар тогтолцоотой, ямар системтэй ажиллаж байна. Чи одоо 2 жил болчихлоо шүү дээ. За яг хуу мэдээж мөнгөчингийн бас гаргаж байгаа санаа нь бол ерөөсөө л одоо энэ саксан бөмбөгийн одоо багууд өөрсдийнхөө одоо энэ мэдээллийг ерөөхдөө ил тод байлгая. Ил тод байлгая, шудраг өрсөлдөе. Юмнууд нь ойлгомжтой бай, зэгцтэй бай. Хин ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгийг нь одоо мэдэгддэг бай. Тэгэхгүй ингээл бүх юм нууц одоо бүх одоо хоорондох тамирчдын дийл те энэ юмнууд нь ингээл нууц нэг ярианаас ярианы хооронд байдаг ч юм уу те энтэй нь ярьж болохгүй тэрнтэй нь ярьж болохгүй ингэдэг ч юм уу тийм юм ингээд байхгүй гоё сайхан ил тод ингээд явъя шудраг ингээд өрсөлдөё гэдэг ерөнхийдөө байр суурин дээр цаа чи байдаг. За тэгээ тийм ч болохоор одоо яг 2 легионоор тоглогчоо Монголд авчирсан зарлцсан за өөрийн багийн үндсэн одоо яг манай бүрэлдэхүүнд одоо багтцсан байгаа бүх тоглогчдоо бид өөрсдийн зүгээсээ зарлцсан ямар коуч ямар хүмүүс бүгдээрээ ажиллах вэ гэдгээ зарлцсан. Ерөнхийдөө бүтэц зохион байгуулалтын хувьд бол бүх хүн өөрөөр ойлоо бүгдийг одоо лиг эхлэхээс өмнө сар хагасын өмнө бараг 2 сарын өмнө өөрсдийнхөө ойлуудыг бүгдийг мэдтсэн. Тэгээд өөрсдийнхөө дор дорныхоо ажлуудыг айгуу сайн төлөвлөгөөнийхөө дагуу хийгээл явж байгаа юм баг одоо. Тэг яг бизнес моделийн хувьд бол мөнгөчөө өөрөө залуу хүн өөрөө ч гэсэн айгуу олон залуучуудтай одоо энэ бизнес өөрийнхөө одоо MOT-г одоо компаниг одоо ахалж явдаг хүний хувьд ч гэсэндээ өөрийнх нь зөвхөн Apps гэлтгүй өөрийнх нь одоо MOT дээр ч сайн харахад бол бүх юм ийм ойлгомжтой. Тэгэл ер нь хин урдах ажлаа сайн хийж чадна те. Тэр нь тэрүүгээр илүү ялгардаг яг ийм л одоо нэлийн тийм шудраг ер нь зарчимтай ажилтдаг юм байлээ те. Тэгээд би бас мөнгөчнтэй хамтраад 2 жил ажиллаж байна. Мөнгөчнгийн хүмүүсээ шаардж байгаа зүйлүүд ерөөсөө л тийм л юм байдаг. Тэгэхээр Apps-ийн хувьд ч гэсэндээ яг энэ бүх юмнуудаа тодорхой ойлгоё гэдэг үгнээс л багийнхаа ростер бүх юмнуудыг ерөөдөө шууд ил тод заарлсан. За сагсан бөмбөрг ойлоо шууд яриараагаа орчих гэж бодож байна. Ер нь юунд нь удаад ахав. Алдсан тоглогч тэгвэл хэн байна? Энэ үлрэлд. За манайх өнгөрсөн манай ростерт яг үндсэн байсан 5 хүн Сэлэн Боднос гээд баг руу одоо шилжиж орсон байгаа. За тэрэнд бол орсон юм уу те? Тэ өнгөрсөн жилийн манай assistant coach байсан залуу одоо Сэлэн Бодносын
менежер болон assistant coach-ийг хийж байгаа. За тэгээ манад байсан 4 тоглогч. За Кан, тэгээ Инх сайхан, за Цирка, тэгээ Сэргэлэн Баатар 4 маань одоо Сэлэн бодсон одоо ростер руу багтсан байгаа. За энэ жил болохоор бид Эрдэнэт Баянарсаас мөнгөлийг авсан. Тийм байлээ. За эргүүлээд Сэлэн бодносоос бид базар гүрийг авсан. За бишрэлт металл багаас цэлмгийг буцаад Эйбс багтаа авсан. Тийм байлээ. Тэгээд бас өнгөрсөн жил ч бас Саксан бөмбөгийн хувьд бас NBA драфт бас албан ёсоор болсон. За тэгээ жил болгоноос энэ маань үргэлжилж явна гэж байгаа. Тэгэхээр бидэд өнгөрсөн жил лиг дээр 2 сонголт хийсэн. За нэг нь болохоор Эрик гэдэг одоо залуу өнгөрсөн жилийн оюутны лигийн MVP аваргыг авсан ийм залууг бид нар ихний сонголтоор хийгээд хоёр дахь залуу нь болохоор 50-нд тоглодог одоо шинэ хоёр гэдэг залууг бас сонгож авсан. Тэгээд Эрикийн хувьд бол энэ жил манай ростер тоглох боломжгүй болсон. Ягаад гэвэл цаатан чинь Солонгосоос одоо нөгөө нэг сургуульдаа сураад тэндээ тоглох ирэх ирсэн учраас бид хэд ч гэсэндээ бас тэрийг нь илүү хүндлээд тэгээд тийшээ явсан дээрээ гээд ерөөхдөө тийшээ явуулах юм. Гэхдээ тэр чи өөрийгөө хөгжүүлчихэд бас буцаж ирээл бас илүү одоо юу гэдэг нөрө туршлага хөрвүүлчихэд илүү хөгжчөөд ирнэ гэсэн үг шүү бас тийм нөгөө талаараа. Яг үнэ. Яг үнэ. Тэгээ Эрикийн хувьд бол мэдээж бас Монголд дутагдаад идэг 1 номер дээр тоглодог хурдтай бас оноо авах чиглэл юм бас. Нийлээ авьяастай тоглогч байсан. Тэгээд бидний хувьд бол амар сайн сонголт болцлоо гэж бодож байсан болооч тэгээд ялчгүй ийм нөхцөл байдал үүсээд тэгээд Эрикийн оронд бид өнгөрсөн жил манай Summer League тоглосон Sharov Jams тэгээд Од Сүрэн гэдэг хоёр тоглогчийг багтаа илсүүлсэн байгаа да. Тэгэхээр тоглогч нар маань бол ерөнхийдөө 24-өөс 25 насны нэлээд юм залуухан. За дээрэс нь ер нь багийнхаа бүрэлдэхүүнийг харах юм бол миний зүгээс ер нь багийнхаа бүрэлдэхүүнийг харах юм бол нэлээд тийм одоо урт мөчтэй өндөр метр 90-тэй тоглогчид баг ихэнх нь шахуу. Тэгээд бүгдээрээ одоо 2-оос 4 номерын байрлалд аль нь ч одоо сэлгээд тоглох боломжтой ийм тоглогч нар л ерөөдөө бүрдсэн байгаа даа. Багийнхаа рострыг харахад бол импортуудын хувьд ер нь бол улирал эхэлсэн хойно плей-офф төхүүлээд авчирдаг хүртэл юм жишг нэг хэсэг явсан шүү дээ ер нь бол. За өнгөрсөн жилээс эхлээд ер нь жоохон өөрчлөгдөж явах шиг байна. Ер нь эхнээсээ алдчих явах шиг байна. Ягаад гэвэл бүх тоглолтууд чинь чухал болчихж байна. Шагналын сан нэмэгдчихэж байна. Хариуцлага өндөр болчихж байна. Багуудын өрсөлдөө ширүүцэж байгаа учраас ер нь улирал эхлэнгүүд авчирж байгаа тохиолдол их харагдаж байна. Тэгэхээр импортууд дээр ерөнхийдөө та хэд бас ямар би бас үзэгчтэйгээ уриалмаар байгаа юм. Легионер биш шүү. Импорт гэж бид нар ярих хэрэгтэй шүү. Азийн Саксумгийн холбоонд бол энэ бүр нөрөг тогтсон одоо юу шүү те. Одоо импорт гэдэг хэллэг шүү байна те. Тий, энийг нь бид нар бас импорт гэж ярих сурах хэрэгтэй шүү. Легионер гэдэг яриа байхгүй шүү би бас үзэгчтэйгээ уриалмаар байгаа юм. Тэгэхээр импорт дээр ер нь та хэд ямар бодлого барив? Импорт дээр ямар тоглогчид ирж байна, ирцэн байна? За бид хэд импорт дээр бол Ernest Ross гэдэг одоо Guam-ын шигшээ баг манай одоо Монгол үзэгчтэй хувьд бол эдийн танил болсон залуу. Биднийг алсан хүн шүү дээ тий. Яа. Яг намайг явахын өмнөхийн бол одоо намайг зүрх шархлуулаад тэр хүн алсан да нэр. Яа. Тэгээ би бас онгоцны буудлын дээр тосоо шууд л хийсэн. Тэгээ би бол чамайг ер нь бол үзий яддгаа тэгээд одоо явах тэгээс. Тэгээд цаашаа гэсэндээ мэдчихэд ирсэн дээр. Тэгээ цаашаа гэсэндээ өөр тэгээ би ойлгож байгаа л гэдэг. Тэгээд тэгээ хувь хүний хувьд ч гэсэндээ ерөөхдөө айгу зөв хандлагатай. За профешнл одоо Саксан бөмбөгөөр одоо 10 гаруй жил ингээ явчихсан. Тэгэхээр өөрийн одоо нөгөө хандлага ч юм уу те. За тэгээ өөрийн одоо нас бол одоо яг надтай ч 100 залуу юм лээ. Одоо 33 настай. Тийм тэгээ ер нь бол би юм veteran одоо тоглогч гэдгээ бол би ойлгож байгаа. Тэгээд миний капитан надаас дүү байна уу, юу байна уу, надтай хамт тоглож байгаа хүмүүс надаас дүү хүмүүс байна уу, тэр бүх зүйл надад хамаагүй. Би багт хамгийн эрэхтэй одоо нөлөөлөх зүйлээ хийн. За манлайлах надаас суралцах зүйлээ л одоо good mentor хийн гээл. Тэр юм дээр бол айгүй гоё нээлттэй юм залуу ирсэн байлаа. За нөгөө тоглогчийн маань хувьд гэвэл Stephen Hurt гэдэг тоглогч байгаа. За тэгээд бас өнгөрсөн тоглож исэн лигүүдтэй бас нэлээд амжилттай тоглосон. Нэлээд одоо 2 м 13 см одоо юм өндөртэй юм төвийн тоглогч байгаа. Бид яг сонголтоо ихтэй бас хитрхийн өндөрч гэсэн бас хөлийн хөдөлгөөн жоохон муутай хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ манай сагс ч өөрөө аюу хурдан тийм пейс өндөртэй явдаг учраас бид одоо өнгөрсөн жилийн Антони манай багийн импорт тоглогч байсан. Тэгээд тэр маань бол одоо switch дээр одоо хоцортгүй те дроп хийж хамгаалдаггүй шууд switch хийж чаддаг.
одоо transition хурдан тоглоом дээр ч гэсэндээ гүгээд ороод ирч чаддаг ийм Аха. одоо 4 номерын тоглогчтой байсан учраас бидэд энэ удаадаа бас илүү өндөр хэрнээ бас хөлийн хөдөлгөөн ажиллагаа ерхийдээ бас сайтай. За мэдээж сагсан хүч одоо 3-аас шийддэггүй хүн бол бас хэцүү шүү дээ. Тэгэхээр 3-аас шийддэг, дундаас хөлийн хөдөлгөөнөө ашиглаад бас шийдэж чаддаг. За доор бас аваад контакттай тоглолт хийж чаддаг. Тэгээд мэдээж одоо багийн хандлага маш сайн өндөртэй юм профешнл ийм тоглогчийг хайж байгаа. Тэгээд Стефен Хертиг ерөөхдөө сонгоод хоёр импорт тоглогч маань одоо ингээд ирчихсэн. Багтаага бэлтгэлээ хийгээд нэлээд уусчихсан. Тэгээ одоо манай туслах коуч өнгөрсөн жил ажилласан серб коуч Матея бас ирчихсэн байгаа. Тэгээд Матегийн хувьд энэ тоглогч нарыг бас хараад үнэхээр бас профешнл байна. Бэлтгэлдээ бас үнэхээр seriously сайн хандаж чаддیں۔ Багт одоо эрг уур амьсгал өгж одоо багийг одоо сэргээхтэй урамшуулах энэ үгнүүд энэ бүх зүйлүүдийг аягүй гоё ярьдаг. Манай Стефен Херт бол ялангуяа одоо хамгаалтан дээр аягүй сайн ярьдаг араас. Тэгэхээр тэр нь ч гэсэндээ бас багийн уур амьсгалд аягүй гоё нөлөөлж байгаа. Тэгэхээр импорт тоглогчдынхаа хувьд бол сонголт дээр бол мэдээж маш тааламжтай л байна. Одоогоор бол тэгээд энэ жилийн тойрогч бол одоо 3 тойрог явна. Тэгэхээр нэлээд бас урт уйлрал эхлэх гэж байна. Нийтдээ 27 тоглолт явна гэсэн үг шүү дээ, тийм үү? Тий, 27 тоглолт байгаа. Тэгээд за дээрэс нь бас энэ лиг чинь манай лигийн одоо шинэ дүрмээр бол 2 болон 3 дугаар үед 2 импорт тоглогч маань бас талбай дээр зэрэг гарч тоглох байгаа. Тийм үү. Тэр их онцгой дүрм орж ирж илээ шүү. Тэр сайн уу муу юу? Тийм. Харин одоо л хармаар байна. Миний хувьд одоо яг ямар байдгийг бол өмнө нь гэхдээ манай лиг ингэж явж исэн баг те. Хоёр легионер хамтдаа талбай дээр гарах, нэг багт 3 легионер байх мах гэд янз бүрийн дүрмүүд л байсан. Хоёр легионер талбай дээр хамтдаа байх үе бол ер нь их эвгүй байсан. Ягаад гэвэл Монгол тоглогчдын минутыг бол шууд булааж исэн. Тэгээд тэр чинь болохоор ингээд эхнээсээ нөгөө нэг сүүл хүртлээл эхнээсээ дуустал байсан санагдаад байна. Миний харж байгаагаар. Одоо ч бас хоёр үед нь ихлээр бас гайгүй ч юм шиг. Гэхдээ би зүгээр яагаад ийм өөрчлөлт хийсэн юм бол энэ яг шалтгаан нь юу байсан бол гэдгийг бол сайн ойлгоогүй. Мэдхгүй одоо би ихээс илүү баг нөгөө холбоонд ойрхон, лигтэй ойрхон байгаа одоо та хэд маань л энэ дээр л илүү дүнэлтийг хийх байлгүй дээ. Бид нар бол үзэгч хийж байгаа хүмүүс бол мэдээж илүү өрсөлдөөний саксыг үзхийг л хүснэ. Тэгээд хоёр импорт талбай дээр зэрэг нөгөө тал дахиад хоёр импорт ингээ хамтдаа байвал айхтар сайн нөгөө дөрөв тоглогчийн тулаамыг үзэх гээд байна л да, тодорхой хэмжээний үзэгчдийн хувьд. Тэгтээ нөгөө төгөр гэдэг асуудал чинь байгаад байгаа юм л та. Харин тийм. Тэг яг миний хувьд гэсэндээс тантаас яг адилхан бодолтой лээс анх сонсчод тэгэхээр чин одоо нэг Монгол тоглогчийн хөгжлөөс ерөнхийдөө бас нэг хоош татах юм. Хоёр үе чинь 20 минут шүү дээ, бас их хугацаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо жишээ нь манай баг дээр бол 2-оос 3 номер дээр тоглож байгаа нийтдээ бараг 8 тоглогч байна. Тэгэхээр энэ тоглогчдын маань өөрсдөө угаасаа минутан дээр те ямар одоо менеж хийж тоглох вэ гэдэг бол мэдээж манай коучийн зүгээс бол гаргаж байгаа болоо гэж бодож байна. Тэгтэл минутын хувьд бол хоорондоо бас алдсан өрсөлдөөнүүд бас баг дотроо ч гэсэн явж байгаа харагдах болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр нэмээд дахиад хоёр легионер маань ингээд нөгөө үе дээрээ тоглохоор бас ямар арга хэмжээ авах уу гэдэг маань бас их сонирхолтой санагдсан. Яг зөвөр яагаад хоёр легионертэй тоглох болсон бэ гэдгийг магадгүй одоо лиг дуусны дараа BCL-ийн лиг байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо хоёр легионертой тоглож болж исэн. Тэрэнд илүү бас зохицуулах маягтай ийм зохицуулт хийчихв. Энэ яг дуршилт уу эсвэл яг цаашдаа ингээ яг энэ журмаараа явах чинь үү гэдэг маань бас сонирхолтой санагдчих. Тийм. Тэгээд би бас одоо холбооныхонтой ч гэсэн бас холбогдож энэ талаар асууя гэж бас бодож байгаа. Тэгээд мэдээж эдгээр юмны олон талыг л харж л байгаа байлгүй. Тэгээд өөр бас Азийн лигүүдийн бас туршлагаас ч гэсэн бас хуваалцж л байгаа байх. Өнгөрсөн жилийн нөгөө нэг плей-оффын формат ч үлээ 2 жилийн өмнөх үлээ плей-оффын формат чинь бас одоо Филиппиний лигийн форматыг бас ингэж адилхан хийж байсан санагдаж байна. Ингээл Азийн лигүүд маань бие биенээсээ авааштай юм одоо хуулбарлал явах байлгүй дээ. Гэхдээ хамгийн гол нь Монгол тоглогчдын маань хоорондох өрсөлдөөн дээр нэмэгдэнэ гэж байгаа л над жоохон тийм айцтай санагдсан. Гэхдээ би энэ үлрэл бол ер нь өнгөрсөн үлрэл гэсэн миний нөгөө биччихсэн юмуудыг цаарсан. Сагсан бөмбөг нь одоо хүүхдээр ярих юм бол дөнгөж төрж гин. Одоо дахин төрж гин. Тэгээд одоо юу гэдгийг мөлхөж эхлээгүй байгаа учраас би бол
бүгсэн дээр нь алгадаад баймааргүй байна. Үзэгчдийн өвд ч гэсэн тэр хэвлэл мэдээллийн өвд ч гэсэн тэр ер нь бол энэ тал дээр жоон хүлээж таанд бол зүгээр байх. За яг хөө мэдээж одоо багийн холбоод эзэдийн хоорондох асуудал юмнууд бол олон зүйл дээр хоорондоо маргалдах зүйл зөндөөл гарч таарна, өнгөрсөн үлрэлж гарсан, өмнөх үлрэлж гарсан, байнга л гарна. Энэ бэдж гардаг, бүх лиг дээр гардаг. Гэхдээ би бол арай нэг тийм одоо хүлээцтэй байр суурин дээрээ сандж байгаа хандъя гэж ер нь бодож байгаа учраас харъя л гэж бодож байна. Гэхдээ асуудал гарах юм бол асуудалгүй бид нар ярьж дуурж л байх хэрэгтэй байх. Энэ дээр нь ч гэсэн тоглогчид тамирчид эзэд холбоод бас эмзэглэж хүлээж авах ямар шаардлага байхгүй байх. Энд чинь угаасаа л олон нийтийн хүчинд энэ лиг бүх юм чинь явдаг учраас олон нийтийгээ бас хэлж байгаа зүйлийг нь авахыг нь аваад одоо илүү имийг нь хайцсан л зүгээр болов гэж бодоод байгаа. Ер нь нэг тийм байр суурьтай нэвтрүүлэг хийх гээд байгаа юм би. Тэг ер нь бол яг шүүмжлэх бол тэгэл амархан шүү дээ. Тэгээ алдаа дутагдал нь бол тэгэл одоо угаасаа үйл ажиллагаанд явсныхаа араас тэртэргүүл ил тод харагдаад эхлэх учраас энэ дээр бол бас нэг айхтар шууд ингэчлээ гэж хэлэх бол нэг угаасаа шаардлагагүй байх. Бид ч гэсэндээ ингээл дөрмийн ч гэсэндээ найс хүлээж аваалаа. За тэгвэл одоо энд хэрхэн яаж тааруулах вэ те? Тоглогчтой яаж хэрхэн яаж сонгох уу? Эхнээсээ хоёул ингэ авчрах юм уу? Одоо л зарим багийн хувьд бол эхнээсээ нэг лиг онортойгоо л явъя те. Эхнээсээ нэг лиг онортойгоо явж байгаа. Тэгээд дараа нь одоо хүнээ солих шаардлагатай бол сольдог, нэмэх шаардлагатай бол нэмдэг. Одоо ийм зарчмаар бол яваад өнгөрсөн жилийн бас туршлагууд ч гэсэндээ багуудад ерөөхдөө зөндөө байгаа болоо л гэж бодож байна. За чи бит хоёр сагсан өмгийн телевизээр их олон жил ярьж суусан хоёроо. За тэгээд тодорхой хэмжээнд бас нэг мэрэгжлийн лиг чинь ийм байдаг юм, тийм байдаг юм шиг байна гэдэг нэг ойлголтыг бас худлаа үнэн энэ би ток нэвтрүүлэг дээр сууж ирсэн хоёр бас авсан байх. Гэхдээ Монголын сагс өөр тийм ээ. Чамд тэгж бодогддог уу? Бүр шал өөр тий. Бүр нэг юм. За бүр спортын ордонд байх үеийн хүртэл юм тий. Мянга хүрэхгүй хүн ингээ шахацалтаа суудсан тэр уур амьсгал бол бурхан минь бас л амар шүү дээ. Тэгэхээр одоо чи энэ өнгөрсөн жил одоо жишээл бүр ингээ баг дотор ороод чи тэр багийн тэр банзан дээр сууж байгаа шүү дээ чи бүр багийн өмнөөс чи нэг багийг дэмжиж бүр ингээ нэг хэсэг нь болоод суусан хүний хувьд ямар кайф авч байна. Ямар айдас байгаа байх, баяр хөөр байгаа байх, бүхэл мэдрэмжийг авч байгаа байх та бодвол. Тийм, ер нь бол одоо амар комплекс мэдрэмжүүд айгүйх орж ирд юм байлээ. Тэгээд бас яг тодорхой хэмжээний шийдвэр гаргалтын дээр нь одоо ажиллаж байгаа хүн болохоор те яавал одоо хэрхэн зөв шийдвэр өөрийнхөө зүгээс санал болгох уу, дэвшүүлэх үү, ярилцах уу те. Тэгээд залуу тамирчид бас айгүй их байгаа учраас сэтгэл зүйн одоо докторгүй байдлууд ч юм уу одоо тэр үеүдд нь хэрхэн тус тийм болох уу ч юм уу те. Өнгөрсөн өдрөс чам чиний гаргасан шийдрүүдээс алдсан нь юу вэ? Чи эргэж харуул. Яг зүгээр алдсан гэх юм бол бас хитрхи их зарим юмыг одоо юу гэдэг чимээгүй өнгөрөх ч юм уу те. Дуугүй өнгөрөх ч юм уу. За босод хүмүүс мэдэх бол доо ч юм уу. Эсвэл өөрийнхөө анзаарсан байгаа юмыг одоо хэлэхгүй те өөртөө л үлдээх ч юм уу те. Ийм юм ерөөхдөө нэг байх ёсгүй юм шиг санагдсан миний хувьд бол. Ямар нэгэн алдаатай юм харагдах юм бол шууд хэлдэг. Тэр энэ дээрээ гэлс ярилцдаг. Хурдан одоо арга хэмжээ авч шийдвэрлэдэг ч юм уу. Ийм их бас нөхцөл байдлууд байх шаардлагатай. Ер нь зүгээр баг өөрөө нийтээрээ нэг тим байх хэвээр. Тим хандлагатай байвал илүү амар юм байлээ. Тэгвэл зарим нэг юмнууд ингээд яригдахгүй удахаараа ч юм уу те нэгэнт шийдэгдэхээс өнгөрсөн одоо байдаг ч юм уу. Ингээл яг нөгөө тухайн хүн дээрээ асуудал нь очихгүй тэр хүнийгээ тойрол яриа үүсээд тахлаар ингээл тэр асуудал засарч одоо хитэйхэн болж өгөхгүй байдаг ч юм уу те. Тэгэхээр энэ жил бол ерөөсөө л ямар асуудал харагдноо тэрийг ерөөсөө шууд хэлье. Энэ бол нэг амар муу зүйл биш юм байна. Шууд энэ дээр ийм асуудал үүсээд энийг яаж шийдэх вэ? Одоо энэ дээр ийм асуудал үүсгээд байна эсвэл энийг яаж шийдэх вэ ч юм уу те. Тэгэнгუთ нөгөө бас харьцаж байгаа хүмүүс мэн ч гэсэндээ бас энэ дээр тийм байна. Би өөр бодолтой байна, чамаас өөр бодолтой байна. Хоёулаа өөр бодолтой юм байна. Тэгвэл хоёулаа энийг яаж шийдэх вэ те? Чи юм би юм гэхээсээ илүү энийг эрхэн яаж шийдэх вэ гэдэг дээр ажлууд яг багийн ажил өрхөдөө ингэж явд юм болоо. Тэгээд хүн болгон бас яг өөрийнхөө үүрэг ролуудыг яг тэр ажиллалт тухайн даасан ажлуудаа бас айгуу сайн хийж ивэл бас илүү зүгээр юм болоо. Тэгэхгүй бол ингээд бүх юм руу бас ингээд ороод тахлаар бас
жоохон юу байдаг юм шиг санагдсан. Мгм. Тэгэхээр яг өнгөрсөн жил бол одоо жишээ нь би нэг тамирчинтайгаа ярьсан те яаж ийж чи ингэж гинүү тэгж гинүү те магадгүй энийг бол одоо сэтгэл зүйч хийж явах хэрэгтэй ч юм уу те Яг зөв. хэдий надад одоо мэдээд өгөх зөвлөгөө байгаа ч гэсэн те яг сэтгэл зүйч гэдэг хүн тухайн багт одоо ажиллаж ивэл сэтгэл зүйн одоо зөвлөгөө өгөх тэр хүн маань л ажиллаа их хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл хүм болгоо очоод тэр хүнд нэг юм хэлээл те одоо ингэдэг зүгээрээ ингээл араа гэл ингээл тэгэнгүүт тамирчтай өвчсөндөө одоо нөгөө ирэх дарамт тэр ачааллнаас айгу их байд юм шиг байлаа. Тэгэхээр энэ жил бол яг өөрийнхөө ажлыг илүү сайн хийгээл багаа айгу сайн дэмжээл мэдээж нөгөө багтаага маш ойрхон явж байгаа менежер учраас тамирчдынхаа санал бодол одоо бүх одоо багт ажиллаж байгаа хүмүүсийн санал бодол тэр юмнуудыг айгу сайн сонсоол. Тэгэл тэрэн дээрээс ямар менеж хийж болох нөө тэрийг одоо ямар одоо ажлынхаа аль хэсгийн багт нь авчиж очиж энэ информашныг хэлэх үү те. За нэг ийм асуудал ярьж илээ, ийм асуудал ярьж илээ. Энийг ингээд ямар менеж хийх үү гэдэг юмнууд дээр нь илүү сайн ажиллая л гэж дотроо л харж бодож байна. Чи одоо жишээлбэл Boston Celtics гэдэг багийг зурагтаар үзээд дэмжиж байгаа шүү дээ. Тэгэхэд чи тэнцээ Apes гэдэг багийг яг зааланд нь бүр яг багийнхан тэр нөгөө тоглогчтой хамт ингээд суугаад дэмжиж байгаа. Ялгаа юу вэ? За мэдээж хамт байгаа болохоор одоо нөгөө нэг BDD нөгөө таамаглаж ярьдаг юм байгаа шүү дээ. Тий. BDD чинь ингээл нэг Сайхан буруу шүү дээ. Хүмүүс тий. Гэхдээ BDD чинь тийм ярихаар хүмүүс загнуулаад байгаа шүү дээ. Гэхдээ тэр зааланд бол яг л тийм л юм болж байгаа шүү дээ. Зарим хүмүүс модалж гин, зарим хүмүүс хэрүүл болж гин. Зарим хүмүүс миний минут байхгүй ингээл гомдолж гин. Яг энэ бүх зүйлүүд угаасаа л ийм багийн спорт болж байгаа. Тэгээ бизнестэй холбогдсон ийм юм дунд бол тэгэл одоо хүмүүсийн карьер те тамирчдын карьер, хүний эго, хүнээс гардаг зан чанарууд гэх маш олон юм уусаал яг үнэ холилдож байгаа учраас тэнд бидний нөгөө NBA Токиохоо зүгээс нэг жижигхэн мэдээллээр ч юм уу эсвэл жижигхэн ажигласан юмараа тайлбарлаад хэлэх гээд идэг байсан юм байна. Зөв юм байна гэдэгтээ бол өөртөө ер нь нэлээд ихтэй болсон шүү дээ. Ерөөсөө л бидний ярьдаг юм нэг үннээс холддгүй юм байна гэж юу? Угаасаа л нэг холдохгүй юм байна. Ялгаагүй л хүмүүс юм байна. Тэгээ гадны одоо импортын тоглогч нар хүрээд ирлээ. Тэр хүмүүсийн ярьж байгаа юм ч гэсэндээ бас бүр ялгаагүй болчихж байгаа юм шүү дээ. Бараг л тэр хэдийн ярьдаг юм бол ямар ч ялгаагүй. Ялгаа байхгүй. Би чамаас уулын ялгаа асуусан юм л да. Тийм. Яг ялгаа байхгүй. Бид нар зүгээр л хажууд нь байхгүй учраас тэр мэдээллийг таамаглаж ч юм уу тэгэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг Америкийн тэнд одоо хэвлэл мэдээлэлд байдаг, сагсан бөмбөг дотор байдаг сэтгүүлч менежер энэ хүмүүсийн хоорондох ярианууд бас айгүй гоё л болд юм шиг санагдсан ш надаа. Ийм болж дээ, ийм болж. Одоо бидний энэ одоо нөгөө хүмүүсийн хэлдгээр нөгөө тамхины цэгмэг гэж ярьдэн шүү дээ. Тэрний яриа, мараа энэ төр бол тэгэл манад бас ямар болж идэг тэнд ч гэсэндээ бас айгүй гоё сонирхолтой юмнууд болж идэм байна. Тэрэн дотор байна гэдэг маань өөрөө айгүй гоё байд юм байна. Тэгээ хэдэн зуун мянган тэрбум доллар эргэлддэг болохоор бүр гоё байд юм байна. Бид нар чи одоо бүр хэд дахин баг юм бүр юм жижигхэн төвшөнд нь л ажиллаж эхэлж байгаа дэр чи туршлага авч байгаа шүү дээ. Одоо тэгээ тэрийг хэд дахин үржүүлэхэд бүр аимшигтай харагдаж санагдана л та тий. Тийм шүү дээ. Одоо зүгээр яг хуу бас ингээ бодонгууд багуудын одоо төсөв бол санхүү бол одоо жишээ нэг үйлрэлт бол тэрбум 500 сая ер нь л гардаг угаасаа болцсон байгаа. Тэр нь хүрхээ болцсон гэж хэлнэ шүү дээ. Төсөвд хүрхээ болцсон гэж ярьж тийм шүү дээ. Тий. Тэгээ яг одоо би нөгөө мөнгө санхүү руугаа ороод үзэнгууд чинь тим юм ийм юм гээл тэдэн сая гээл юус ингээл 50 60 улирал дуустал одоо нэг имлэгтэй ч юм уу ингээл одоо тамирчтай хамруулъя гэхэл үнийн санал ирэхэд л тэдэн сая 100 сая тий юу гэдэг. Тэгэл ирж чинь тэгэл тамирчтай кэр хийгээл тэдрийгээ сайн байлгахын тулд тэгэл баг бол гаргаж л байгаа байхгүй. Тэгвэл тэгээд яаж эргүүлээд ашиг болох юм бэ? Эргүүлж ашиг яаж болох юм бэ? Олохгүй шүү. Яг тэр яг энэ системний яг тэр хэсэг нь одоохондоо байхгүй юм тийм үү манай Монголд? Байхгүй. Тэгээ тэр хэсгийг өнгөрсөн жил нэгсэн шүү дээ. Тэгэл тэр хэсгийг нэхэл тэр хэсгийг нэгснээрээ тэн дээр чи асуудал гараад хүмүүс буруутаал бандуулсан тэгэл оогийн зөвүүл юм ярьсан байгаа даа тий. Асуулт асуусан л байгаа байхгүй. Яг би бол тэрийг бол эзэдийн талаас бол тэрийг бол зөв шаардлага нэгдэг ойлгосон. Гэхдээ эзэдийн талаас нэг буруу ажилласан юм нь эсрэг өрсөлдөх хэмжээний лиг миг холбоо гэдэг цаагуур юм болсон юм уу гэж бодсон зүгээр. Тэр нь холбооныхны
жоохон одоо игдүүцлийг үргэсэн. За улмаар тийг хоёр тал ойлголцох боломжгүй болсон ч гэдэг юм. За ингээд юм бол за тэр чи яах вэ? Ямар ч үсэн ингээд бид нар юмны ингээд одоо муу сайныг мэдж байгаа учраас бүх талууд бүгдээрээ мэдж байгаа учраас ямар ч үсэн сагс маань санаж болохгүй гэдэг дээр бол бүгд л ямар ч үсэн нэг байр суурьтай зогсож байгаа. Тэгэд бүх тоглогчид тамирчид маань ч гэсэн энэ дэр ч гэсэн одоо нөгөө байр суурьтай нэг болцсон болохоор өнгөрсөн алдаанаасаа сураад бид нар явах хэрэгтэй байх л та хамгийн гол нь тийм ээ. Тийм тэгэл сайжруулаад бас аль нь бас бие биенийхээ хэлж байгаа зүйлсийг бас хүлээж аваад тий хэрэгжүүлэх юм бол хэрэгжүүлэл ингээл явах хэрэгтэй болоо л гэж бодож. За өрсөлдөгчдөө хэр судлав да та хэд? За өрсөлдөгчдийн тэгэл нөгөө ростер мэдээллүүдийг хайгаал яг л надад адилхан сууж ирсэн. Импорт тоглогчоо авчраагүй хүмүүсээс тамхины яриамаараа сонсох гол. Орландо Джонсон ирсэн байлээ. Орландо Джонсон гинэ. Тийм Орландо Джонсон. Юу юм бэлээ? Орландо Джонсон биз дээ. Энэ Орландо Джонсон. Brothers. Орландо Джонсон юу гэж ирсэн байсан. Орландо Джонсны өчигдөр нөхөрсөг тоглолт дараханд олсон. Тийм байлээ. Тэгээ тэрний лайв шууд явсан. Тэгээ тэндээс манай коуч одоо манай скаутинг коучиг бол энэ манай Матея хийдэг. Тэгээд өнөөдөр ч гэсэндээ сая бид өөрсдөө хүлгүүд багтаа бас нөхөрсөг тоглолт хийчихэд өнгө сая ингээ орж ирээд байж байна. Тэгээд тэрэн дээр Матеятэй ярихад бол Орландо Джонсон бол үнэхээр одоо аюултай тоглогч байна. За тэр одоо нэг эсрэг нэг ер нь бол ISO явах те одоо тоглолтыг контролдох илүү удаашруулж те тамирчдыг илүү нэг унтуулж байгаа тэндээсээ одоо өөрийнхөө тоглолтыг гаргадаг. За шидэлтийн хувийн бүх зүйл бол айгүй өндөр дамжуулах ур чадвараас айгүй сайтай тоглогч байна. Тэгэхээр ер нь бол нэлээд аюултай тоглогч байна гэдэг скаутинг хийсэн байлээ. Тэгээд бүр яг нарийн скаутыг бол цаа чин нэмээд бол тамирчдад хэлэх байх. Манай тамирчид гэсэндээ өөрсдөө бас тэр нөхөрсөг тоглолтуудыг бүгдийг үтсэн байлээ. Тэгээд харахад бол айгүй гоё байна. Одоо бас импорт тоглогчдын зай байгаа. Дээрэс нь бас манай руу бас ирэх гэж байгаа импорт тоглогчноос нэлээд их байх шиг байна. Лебанон улсын лиг Ливан гэс ерөнхийдөө Ливанаас те манайх руу бас ирж тоглох сонирхолтой байгаа. Яг л тийм дайн гарцсан байгаа юм уу? Удаж байгаа шүү дээ одоо. Асуудал болоод. Тийм байнга юм байна. Нэг тийм асуудал тэгээд ер нь нэг хурцтмал нөхцөл байдал үүссэн байж магадгүй болоод тэндээс нөгөө нэг тэнд тоглож байгаа тамирчид одоо Азийн ямар нэгэн улсын лиг рүү ирэх. Ливан сайн шүү дээ. Ливаны шигч бас мундаг шүү дээ. Амар үлээ. Тэгээ нэг early ирж ирсэн шүү дээ. Нөгөө нэг хуучин гардд гард байхад. Тийм. Тэгээ нэг хөөгдөж мөгдөл. Тэгэл тэр тоглогч сая Ливаны бас лиг тоглож исэн байна. Тэгснэ буцаад бас Монголд ерэн бишрэлт металл байл. Тий, манайхтай нэр холбогдсон юм шиг байлээ. Тийм байх шиг байлээ. Тиймэрхүү бас юмнууд яригдчихлээ. Тэгэхээр лигийн хувьд бол Монгол руу бас зорж ирж байгаа импорт тоглогч нар аягаа гой сайжрал байна. Nice. За яг жоохон нас сахицсан хүмүүс бас ирж иж магадгүй 30 гарцсан 35 ч юм уу те. Тэгээс бол илүү үедээ бол тэд чи илүү өндөр цалинтай илүү мундаг лигүүдэд тоглож явна л да. Бас тэр бол зах зээлийн зарчмаараа л явах хэрэгтэй байх л да мэдээж. Тийм баг. Тэгээс бол гоё туршлагатай манай тамирчдад бас айгүй гоё туршлага болох тийм мундаг тамирчид ирж байгаад нь бол айгүй баяртай л. За Boston Celtics. Авраг авах драма юу. Тий, авраг авах. Би ч одоо Бостын өнгөрсөн үлрэл эхлэх юм л Эдис ранкийнхаа номер 1-т битсэн. Тэгэл авраг авна гэж бодсон. Тэр чигээр явсаал авраг авсан. Би бол нэг ч хором эргэлзээгүй. Чи? Ер нь бол арай өөр байсан. Өмнөх Boston Celtics багаас бол өнгөрсөн жилийн талгүй юм шиг баг харагдсан шүү дээ. Надад сул тал гэж маш баг байхгүй юм шиг. Бэртлэл байсан да. Тий. Яг рострын хувьд нөгөө цаасан дээр бол угаасаа л айгүй аимшигтай харагдчихсан. Тэгээд өөрсдийн нэг тийм байгаа байдал тэгэл одоо нөгөө нэг бүх юм таарна гэдэг шиг медиа хүртэл нэг тийм айгүй стронг байгаадсан байхгүй. Тэгээд биш нөгөө багт ажиллаж байгаа нөгөө бүх юм хараад тэг ингээл сошиал медиа нь яаж ажиллаж чинь те маркетинг нь яаж ажиллаж чинь тэр нь хэр зогсож чинь тэрэндээ тоглогч нар нь хэр ихтэй байна юу ярьж чинь ямар ярьцлага өгч ийн гэл ингээл бүх юмнуудыг харсан. Тэгээд яалтч үнэхээр нэг арай өөр байсан учраас тэгээд за хүмүүс бол ингээл
бэртэл гэмтэлтэй багуудтай ингэсэн ер нь сул явсаар гал ялчлаа гэж бодож иж магадгүй. Гэхдээ эн чинь тэгэл одоо явсан л зам юм чи яах вэ тийм ээ. Тэр бол тэгээд угаасаа фануудын хэлдэг л зүйл гаргадаг л зан. Зүгээр мэрэгжлийн ингээд сагс өмгийн лиг тэр дотор нөгөө баг дотор ажиллахлаар чиний NBA-г харах өнцөг ер нь бас өөрчлөгдөж байна уу? Ер нь бол амар өөрчлөгддөг юм байна. Одоо өмнө нь бол зөвхөн одоо тамирчид за дасгалжуулагчийн багийн хийж байгаа зүйлээр л ерөөхдөө NBA-г төсөөлж байгаа шүү дээ. Тэгэнгუთ чинь тэр арын хүмүүсийг хэрхэн одоо ач аргалтай байлгаж юм те. За тэд бол одоо мэдээж цалингаа аваад бол маш одоо өндөр цалинтай аж аргалтай сайхан амьдарч байгаа баг. Гэхдээ тэр багийн коллективийг яаж байлгах юм. За багийн одоо манай дээр бол айгүй жижигхэн л яригдчих юм. Тэ нөгөө хангамж мангамжтай одоо эрүүл мэндийн шаардлага хэрхэн бэртлээс хол байлгах уу энэ хүмүүст одоо ингээл эрдсэн шинжилгээ мэнжилгээ тэрэнд нь тааруулсан витамин энэ бүх зүйлүүдийг өгөх гэл ингээл айгүй олон зүйлүүд л бий болд юм байна. Тэгэхээр ер нь бол амар томоор харах хэрэгтэй зүйл юм байна л да. Тэгээд таныг бас ийм нэвтрүүлэг хийж чад ер нь бол амар баяртай байна. Одоо бол бас Монголын саксыг бас яг тоглогчдын перформанс те коучинг перформансаар л харж байгаа хүмүүс бол бас зөндөө байгаа болов. Тийм шүү дээ. Арын тэр зүйл гэдэг зүйл бол бас амар том зүйл болд юм байна. Одоо хөшгөний ардах ярианууд бас айгүй чухал байдаг юм байна. Тэгэл тамирчдын сэтгэл зүй хэрхэн авч явах уу, тогтмол байлгах уу, баг хамт олонний уур амьсгалыг хэрхэн сайжруулах уу гэх мэтчлэн зүйлүүд бол айгүй том нөлөөтэй байд юм байна гэдгийг бол нэлээд сайн ойлгож авч. Би нэг NBA доктор нэг дандаа ингэж ярьдаг биш санаж байна уу? Баг бол улирал эхлэх юм бол ингээд цаасан дээр төлөлгөөгөө гаргадаг. Энэ тоглолт бол инх юм байна, тэр тоглолт инх юм байна. За ер нь бол бид нар нэг иймэрхүү улиралтай, иймэрхүү байх юм бол ингээд зорилгодоо хүрсэн гэж тооцох юм байна. Мэдээж бүгднийх нь алсын зорилго бол авраг авах. За тэгтээ авраг авахгүй гэдгээ зарим баг мэдчихэж байгаа бах, төлөлгөөгөө гаргачихж байгаа бах. Ер нь тэгдэм юм шиг байна уу? Эсвэл би удлаа бураад байдаг байсан юм болоо? Таны ер нь бол зөв байлээ. Гэхдээ бусад баг яадгийг бол би мэдэхгүй байна. Одоо манай серб коуч Матея ирээд тэгээд Матея бол ингээд PDF ингээд бэлддэг. Өөрийнхөө зүгээс. Тэнд бол манай багийн улирал эхлэхийн өмнө. За тэнд бол манай багийн одоо бэлтгэл дээрээ бэлддэг тоглолтын дээр хэрэгжүүлж болох бүх одоо хувилбарууд байдаг. Тэгээд тэр бүх хувилбаруудыг бүгдийг нь ингээд нэг бүрчлэн задлаад тайлбарлаад биччихсэн. 1-5 номерын ямар тоглогч нар яаж хийхийг ингээд биччихсэн байдаг. За энэ жил Матея бүр 24-өөс 25 оны улирлын Apes багийн одоо яг өнгө төрх тоглолтын одоо юу гэдэг нь те тэр нэг өнгө төрхийг гаргасан бас PDF файл бид нар лөө бэлдээд явуулсан. За тэнд бол манай багийн амжилт бол тийм амжилт хүлээж байгаа ингэж байгаа тэгж байгаа. Манай багийн давуу тал бол ийм. За бид бол энэ хувилбаруудыг бэлдэж явна гэсэн 50 хуудас орчим тиймэрхүү бэлтгэл PDF бид нар руу явуулсан уншиж танилцаарай гэд. Тэгэл ер нь энэ план, энэ тактикийн дагуу ер нь явна. Тийм ээ. Тийш. Ийм л зарчимтай тоглоно гэж л план гаргасан байлаа. Тэгээд серб коуч нар одоо өнгөрсөн жил ирээд тэгээ энэ жил ирж байгаа. Тэр коуч нар ер нь сурж байгаа зүйлүүд бол айгүй их байна. Монголд бол өмнө нь одоо тоглолтынхаа өмнө 30 минутын өмнө ирдэг ч юм уу те. За нэг 40 минутын өмнө ирээл. Тэгэл нэг хуц ундраа солиол нэг халаалт хийгээл гардаг байсан бол одоо манай серб коуч нар бол 2 цагийн өмнө ирэхийг шаарддаг. Гэхдээ ямар манай фрэндлиг шүү дээ тийм биз дээ тэнэ мэнэ. Тийм шүү дээ. Тэгээ яг зүгээр харж байгаагаар одоо хүртэл 30 минутын өмнө ирж байгаа Монгол тамирчид багууд бол бас байна. Тэгэхээр миний бас зүгээр харж байгаагаар мэрэгжлийн тамирчин ирвэ болж байгаа бас бидэд бас өөрсдөө аюулсан өөрчлөгдөх ёстой юм байна. Бидэд айгүй одоо тэр гадны хүмүүсийн авчирч байгаа Монголд сууршуулах гэдэг юм кэс айгүй хурдан хүлээж авах хэрэгтэй байна. Ингээл яг үнэ. Дургу үрээлага ч юм уу нэг ингээл ядаргаатай ингэхээсээ илүү кэс хүлээж аваад кэс тэрийг өөрсөндөө дадал олгоод дараа үеийнхээ хүүхдүүдэд угаасаа л ингэх ёстой байна. Угаасаа л ингэдэм байх гэдэг одоо тэр зүйлийг ер нь бэлдэж өгөх хэрэгтэй юм байна гэдгийг айгүй сайн ойлгож авсан. Тэгэл 2 цагийн өмнө ирэхэд чинь ингээд бүх юм аюугаа тодорхой болчихж байгаа байхгүй. Нөгөө багийнхаа бүх скаутын бичлэгийг үзчихэж байгаа. Тэгснэ өнгөрсөн тоглолтынхаа өөрсдийнхөө бүгд бичлэгээ үзчихэж байгаа. Тэгснэ энэ тоглолтын дээр хэрэгжүүлэх бүх тактик ярьчихж байгаа. Бүх одоо зурсан
хувилбаруудаа бүгдийг нь сэргээд нэг харчиж байгаа. Тэгээд tape map-ийн хэрэглэх юмнуудаа бүгдийг нь өмнө нь гоё tape-гээд сонголт Монгол бүх юмнуудаа сайхан хийгээд тэгээд талбай дээрээ дахиж гараад 30-аас 40 минут орчмын бие халаалтай хийгээд ингээ гарахаар чи тоглогч бүр яг жинхэнэ бэлэм одоо жинхэнэ мэрэгжлийн тамирчин талбай дээр өөрийнхөө 100% перформансаа гаргахад бэлэн болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн зүгээр жижиг detail болгоноос нь бүр амар их юм сурч авч. Би анх санчрын нөгөө Филиппин тоглох гэрээг аваад үзэж харж исэн байхгүй юу. Тэгээд мэрэгжлийн лигийн гэрээ чи ийм байдсан мэрэгдэг би анх удаа хараад паа болж исэн байхгүй юу. Тэгтэл Филиппиний лиг тухайн үед явуулсан гэрээ бол одоо бол бүр л илүү өргөжсөн байх гэж бодож чинь. Тэр чи одоо бас нэлээд хэдэн жилийн өмнө. Импорт тоглогч нарыг авчирхад ч юм уу одоо чи бол яг энэ дээр ажиллаж байгаа ш. Тэр нөгөө бичиг цаасны юм дээр чи яг ажиллаж байгаа хүн шүү дээ. Ямар сонирхолтой шаардлагууд ер нь тавигддгийг нөхцлүүд тавигддгийг. За одоо NBA-ийн гэрээг бол болио хэдүүлээ. NBA-ийн гэрээг бид нар бол хальт мэдээд байгаа. All Star болох юм бол тэдэн саяын илүү бонус авдаг гэдэг. Монголын лигт ирж тоглож байгаа импортууд дээр ер нь ямар ерөнхий нөхцөл шаардлагууд тавигдж байна. Холбооны зүгээс ч тэр за мэдээж нөгөө тухайн багийн зүгээс ч тэр яг хөө мэдээж багийн хууцлалтай холбоотой мэдээллийг хэлэхгүй байж болон зөв хэлж болох тийм мэдээлэл байв сонирхуулаач үзэгчдэд. Аха. За ямар ч гэсэн би бол яг бичиг цаасныхаа ажлыг бол хариуцж байгаа манад өөр менежер байгаа. За манай баг дээр бол нийтдээ баг зөвхөн манай багаас бол нийт 3 менежер ажиллаж байгаа. За тэгээд спонсор байгууллагуудаас маань бас нэмэгдээд ер нь бол манай менежерийн баг бол баг 10 ийм хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Зөө. Тэгээд энэ нь бол одоо тэгэл маркетингтэй одоо бүх юмнуудаа хариуцж ажиллаж байгаа гэсэн. За миний мэдж байгаагаар бол эхлээд эйженттэй бол мэдээж заавал холбогдох хэрэгтэй. Заавал эйженттэй байх хэрэгтэй тийм үү? Заавал эйжентээр дамжуулж холбогдох хэрэгтэй. За. Тэгээд тухайн тамирчин нь FIBA mapping дээр заавал бүртгэлтэй тамирчин байх хэрэгтэй. Тэр нь олон улсын FIBA-гийн бүртгэлтэй албан ёсны бүртгэлтэй тамирчин байх. Тийм. Одоо манай Монголын лиг ч гэсэндээ ерөнхийдөө тийм болж байна. Эм хөгжлийн лиг болон драфтад нэрээ бүртгүүлсэн тамирчин л дээд лигт орж тоглох эрх нь нээгдэнэ гэсэн ийм журамтай болж байна. Тэгэхээр одоо зүгээр л дурын явж исэн нэг гаяг авчираад бол болохгүй гэсэн үг. Тэр хүн дээд лигт орохын тулд эхлээ хөгжлийн лигт орох хэрэгтэй, драфтад нэрээ бүртгүүлсэн. Тэгээ бас нэг хэд хэдэн асуудал гарсан шүү дээ өнгөрсөн жил багууд тэр чинь импорттой холбоотой. Энэ чинь Intel холбоотой шүү дээ ерөөсөө тийм үү? Intel холбоотой гэсэн үг. Тэгээд импорт тоглогчоо ингээ авчрахын тулд бид ингээд FIBA mapping тэр эйжентийг FIBA-та бүртгүүлэх хэрэгтэй байна. За манай Монгол улсын ийм одоо бүртгэлтэй ийм лигт ирж тоглох чинь энэ эйженттэй ингэж холбогдсон, ингэж дийлэн тохирсон ийм учраас манай Монгол улсад ирэх гэж байна гэдгийг нь FIBA map-та бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ нэг тоглогчийн бас одоо хураамж гэж бас мөнгө байд юм байна. Тэр хураамж мөнгийг бас заавал төлөх хэрэгтэй. За. Тэр нь ойролцоогоор 250 паунд энэ төр байсан баг шүү. Бас гайгүй л юм байна. Амар үнэтэй өндөр дүн юм. Зөв хураамжны мөнгө бас тийм хураамжны. Тийм ер нь бол хураамжны мөнгө юм. Тэгээ яг манай гэрээн дээр бол одоо импорт тоглогч ирсэн өдрөөс хойш 3 өдрийн дотор эмчээ үзлэх заавал хамрагдах хэрэгтэй. За өөрийн одоо тэр бэртэл гэмтлийн юмнуудыг бол бид нарт за үнэн шударгаар заавал хийх хэрэгтэй. Гар гэрийн байдал нөхс байдал бүрийг бүх юмнуудаа хийх хэрэгтэй. Тэгээл эмчээ үзлэг юмнууд байгаа. Манай багт бол бүх арын алба болон тамирчид импорт бүх тоглогчид дээр бонус цалин байгаа. Плей-оффд орох юм бол яг NBA-тэй ажиллах махар ш нэгсэн дөө баг тий. Цалингийн тэтэй өвтэй зүсгүүц мөнгийг бонус олгож өгнө гэдэг ч юм уу тийм ээ. Финалд гарвал тэр, плей-оффд орвол тэр, нэгээр гарвал тэр ч юм уу. Бүр ингээд тусад нь ангилсан гэрээг бас бэлдсэн байлээ тий. Тэр нь ч гэсэндээ миний өвчсөндөө өөрөө гэрээ хийж ажиллаж байгаа хүний өвчсөндөө айгу тааламжтай байсан. Айгу сайн бас бодож хийсэн гэрээ л аман байдлаар биш те. Илүү одоо яг бодтой ийм гэрээ байсан. Тэгээ тэр нь бас айгуу гоё таалагдсан. Би бас нэг юм хөгжүүлсэн гэж бодож мөрөөддөг байхгүй. Тэр юу гэхээр одоо яг энэний яг нөгөө тал нь байгаа бас. Тэрний юу гэхээр тоглогчдын агент. Тоглогчдын төлөөлөгч. Яг үнэ. Одоо тэр чинь бүр яг өгүүлэгдэж одоо эхлэх байх ер нь удахгүй. Ялангуяа энэ сүүлийн үед эхэлсэн бах бүр те. Ингээ мерсэр гараад байгаа асуудлуудыг би ер нь харж хахад яг тоглогчдын төлөөлсөн агент байхгүй учраас нэг юм асуудууд гараад байх шиг байна гэж би харагдаад байгаа байхгүй юу. Энэ тал дээр ер нь чи удахгүй цаг хугацааны асуудал байх тийм үү? Байна.
байна. Тулгарсан ер нь бол. Одоо жишээ нь за сая social media дээр ил болсноор бол Эрдэнэт Miners бишрэл метал багийн хооронд болчихж штэ. Болор Эрдэнэ дээр. Харин тийм бэрэ. Болор Эрдэнэ дээр нэг асуу аль багийнх нь гэдэг нь ойлгомжгүй болчихсон. Хоорондоо бие биелүүгээ бичих цаа шидэлцээд байгаа юм шиг байлээ. Харин тийм. Яг манай дээр ч гэсэндээ бас тиймэрхүү юмнууд бас эрхийн удаад ирсэн. Тэгээд асуудал нь бол ерөөсөө л тэр одоо альбом биш те. Одоо нэг аман байдлаар тохирцсон, ингэсэн байсан. Ингээд хилцсэн байсан, ингээгүй байсан. Тэгэл нэг манай аавтай ярьцсан ч юм уу те. Нэг иймэрхүү асуудлаас болоод аавтай ярьцсан. Тэгээ одоо залуу тоглогч нар энэ төр байж тээ. Тэгэл аав маав нь бас сагсчин. Тэгээ бас нэг ажиллаад гэсэн. Багш шавын барилдлага, их сургууль мөргуулийн холбоо бас хүлжээ гэл чи их юм байгаа да. Манай Монголд бол ухах юм бол дуусахгүй дээ, тийм ээ. Тэгээд нөгөө бичиг цаасаараа шийдчих гэхээр нөгөө юмнууд нь айгу дутуу. Тэгээд хугацаа айгу их ордог ч юм уу. Тэгээд шүүхтийгээ явахлаар Монгол жижигхэн шүүгцэн тал нь хил аманд ордог. Маркетингийн хувьд хэцүү болчихно, тийм үү? Тэгээд тэршээ ингээд шүүхтэж явсаар лигэнд дуусчих штэ. Зөндөө удаа штэ манай шүүх бол. Харин тийм. Тэгэл дав заалтан маалтан гээл хугацаанд сунсаар нөгөө найл хэдийн тоглолтог багасаа тоглоод лигэнд дуустгээд дуусаад юм. Гэхдээ би тэний энийг айгу зүгээр хараад байгаа юм. Эргэж талаас харъя гэж бид өмнө хэлжсэн. Юу гэхээр ийм асуудууд гараг. Бүр гараг. Олноорооч гараг. Олноороо гараад энэ тамирчид маань одоо эхнээсээ бүртгэлтэй болоод эхэлсэн байна. Тэгвэл Монгол дотор одоо бүр энэ тоглогчдыг төлөвлөдөг эйженси агентлаг байх хэрэгтэй. Би чи Score эйженсигээ хүртэл аман байдлаар нээгээд явж ирсэн хүн шүү дээ. Одоо анх санчрыг одоо Филиппин руу явуулахдаа нэрээ би агентлаг нээх ёстой болов уу гэж. За ч одоо манай Монголын сагсан хүн байдал ямар байлаа да. Тэгэхээр ер нь цаг хугацааны асуудал байх тийм үү? Энэ бол цаг хугацааны асуудал. Цаг хугацааны асуудал гэхээсээ илүү одоо нэг шаардлагатай л гэж би хараад. Бүр амин тулцсан байна бүр тий. Одоо ингээл LeBron-ы эйженси шиг ингээл бүр эйженси алдартай болох хэрэгтэй. Алдартай эйженси хүн ч юм уу одоо байгууллага гарч ирмээр байна. Тамирчдыг нь зах зээл байгаа үстэй. Байна. Тэгээ гол нь тамирчид маань бас өөрсдөө одоо нэг жоохон entertainment бас болох хэрэгтэй байна. Амбицтай болмоор байна. Тамирчдыг сонирхож байгаа компаниуд бол аюу их байна. Зөндөө байна. Гол нь нөгөө тамирчид маань яг бас нөгөө юмыг сайн entertain хийх те одоо сурталчлах те энэ ярих манай тамирчид аюу ичимхий байна. Харин юм ярьж өгдөгөө одоо хэвлэлийн баг хурал одоо энэ бүх зүйлүүд ер нь айгуу гоё хөгжих стайл юм байна гэж би харсан. Тамирчид гоё үгнүүд хэлж идэг, өөрийгөө хамгаалсан үгнүүд хэлж идэг, rival үүсгэж идэг, багаа хамгаалсан үг хэлж идэг ч юм уу те. Өөрийнхөө карьерийн талаарх үзэл бодлоо хэлж идэг. Тэр нь ингээл гоё entertain болж идэг. Тэрүүгээрээ өөрөө ч одоо ингээл од болоод дээшлээ сайжраал ингээл явж идэг. 2007 онд би нэг жоохон түүх ярьчих. 2007 оны лиг дээр би статистик ингэж өөрөө хөтлөөд тэр үчи статистик хөтэлдэг юм өмнөд байхгүй. Тэгээд би өөрөө яг хажуунаас суугаад үзэхдээ статистик хөтлөнгүүтээ тэр статистик хөтэлдэг арга маань ер нь бол нөр Френз лиг дээр анх хэрэгцсэн арга байхгүй юу? Бид нар цаасан дээр ээлж ирээ суугаад цаасан дээр ингээс яхан бүртгээ явдаг байсан. Тэр аргыг анх бид тэр яг 2007 оны лиг дээр хэрэгжүүлээ. Тэгээ ингээд үзсэн болдоо алдаг байхгүй юу? Тухайч мөх болд маань одоо Slam Dunk ч юм байлаа шүү дээ ер нь. Анх бол одоо олон зэ шидэлдэг болсон болохоос биш. Болдоо алж байгаа байхгүй. Тэгэл тоглолт дуусаад би ярьслага авахгүй гүгж очоод гэл тэгсэн чинь бараг л багшаас суугаач л гэж байгаа байхгүй юу? Цэврээ багшаас суугаараа л гэж байгаа байхгүй. Тэгэл би цэврээ багш нар очоод болдогоос ярьслага авч болох уу гэсэн чинь энэс юуг нь ярьслага авдیں۔ Ингээл. Тэгээ баяр өөрөө ярьслага өгч байгаа байхгүй. Энд чинь 2007 он байхгүй. Энд чинь 17 жилийн өмнөх зүйл байхгүй. Одоо бараг 20 жил болох гэж байгаа байхгүй юу? Тэрнээс хойш яг уу манай тоглогчдод эвдэгцэн тодорхой хэмжээнд асуудалгүй ярьслага өгдөг болсон тий. Бас хөөрхөн юу гэдгийг сошиал дээр идэвхтэй тамирч гисэн байна. Энийг ашиглаад бас бизнес рекламын тоглож байгаа тамирчич байна. Гэхдээ хангалттай биш вэ? Би тэгж хараад байгаа. Энэ юу ч хангалттай биш вэ? Бүр илүү өөрсдөө сурчлах, амбицлах. Энэ чинь муу амбиц биш байхгүй юу? Өнгөрлөө гэд олон мянган лайк авлаа гэд чи өөрийгөө эвдчихэж байгаа уул нь үг биш юм л да. Уул нь бол тий. Манайхан бол жоохон тийм бүрэг ичимхий спортынхан маань ер нь нэг жоохон тийм даруй төлөв зантай л да. Ер нь бол яаж өөрчлөх вэ нэг? Яаж эвдэх вэ? Яг манай тамирчдын нэг школ ч юм уу те нэг юм байгаад ах шиг байна. Тэгээд одоо ч гэсэн тийм. Би бол энэ дээр бол та бол ингээд
За яг ингээл тамирчид маань өөр болж байгаа, сайжирч байгаа, хангалтгүй байна гэж хэлж байгаа. Би бол бүр 0 байна л гэж хэлээ. Бүр bullshit гэмээр. 2024 он болцсон байна. Интернет хөгжөөд асар удцсан байна. Entertainment хөгжөөд асар удцсан байна. Бидний өнөөдөр утсаараа интернет ертөнцид үзэж байгаа зүйл бүх юм entertainment юм байна. Boring юм үзэж байгаа хүн ер нь одоо байхгүй шүү дээ. Мэдээ ингээл одоо сонингийн мэдээч шиг ингээл мэдээ ер нь юмнууд биш. Бид нар алхам тутамдаа амар entertainment юм үзэж байгаа. Хин яаж цэвэрхэн гоё entertainment хийж чадчихаа тэр хүмүүс л хамгийн амжилттай явж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо 21, 22-тай, 23-тай залуучууд ярьслага авъя, танаас ингээ ярьслага авъя гингод үгүй гэж зугтаж байгаа бол тэгэл бас нэг юм байна те, бас нэг юм байна. Ирвал алга. Ирвал хэрэгтэй байна. Нэг хэсэг бол Монголын лигт бол хасын хөлгүүд харьд хоёрын ирвал бол спортын ордныг бол үнэхээр дүүргээд үнэхээр спортын ордон бол одоо хамгийн халуун зэг байсан спортын те, яг тэр хоёр баг тоглоход одоо ирвал хэрэгтэй байна. Одоо яг хөө мэдээж чи дөнгөж нөөрэ төрж байгаа үг гэж би лигийг харьцуулсан. Ирвал хэрэгтэй байна. Чи ямар хоёр багийн ирвалыг ер нь хамгийн ойрын хугацаанд гарч ирнэ гэж харж байна зүгээр. Ер нь бол ревал үүсэх гээд ревалдас дуудаад байгаа штэ. Манай багч өөрөө. Тэгсэн чи ерөөсөө ревал үүсдэггүй юу? Бронкос гээд багтай ингээл те. Үүсэг яа гэж. Цаанаас мэдээ харсаа. Цаанаасаа ч гэсэндээ одоо нөгөө нөхцөл байдлууд нь гэсэндээ таараал те. Одоо манайх эхний жилдээ бас хүлгүүд тажигдал, хоёр дахь жилдээ бас хүлгүүд тажигдал те. Тэгэл мөнгө чин тэрийг үүсгээл те. Сошиал медиагаар хүлгүүдийг давна, аврагыг давж авраг болно гээл. Сая ч гэсэндээ бас манай нөхөрсөг тоглолт бас ширүүн луур амьсгалтай болж байна. Нөхөрсөг айгүй гоё биш ихээр байна баг. Нөхөрсөг биш бор айгүй тийм үү. Зүгээр нэг хоорондоо уулзаад тоглож байгаа шүү дээ, тэ. Тэрэн дээр чинь л бүр ингээл тэ. Ер нь бол айгүй гоё, тим юм үзэж байгаасаа гоё шүү дээ, тэ. Гоё шүү. Тэгэхээр өшөөл жоохон задгай гоё entertainment л байх хэрэгтэй юм болоо, тэ. Нэгэн л лагч чинь юм чинь. Тэгээд спортын сэтгүүлч нар сайн гоё энийг нь үүсгэмээр байна. Яг үнэ. Спортын сэтгүүлч нар маань ингээл яг уу би бас тиймэрхүү юмнууд сонсч л байсан л да. Манай спорт тайлбарлаж байгаа ч юм уу, манай таньдаг одоо би энэ салбартаар ажиллаж байгаа учраас таньдаг хүмүүс маань байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй ингээл яриад л муу байгаа юм ин мууг нь хэлээл rival үүсэж байгаа юм rival гээл ингээл гоё ярих хэрэгтэй юм шүү гэхээр намаа ингээ ярьчлаа, тэгээ ярьчлаа. Бити намайг яага муулаад байгаа, яагаад ингэж байгаа гэдэг юм ирээд идэм аа. Тэгээд монголч жижигхэн болохоор ингээд би бас ингээ хамаагүй ярьж болохгүй юм байна гэл нөгөө л нэг юм жижигхний асуудал бол үүсээд байна л да. Тэгэнгუთ одоо энийг бас ингээд жоохон болчмоор юм шүү дээ. Тэ. Welcome to League Talk. Тэнэ. League Talk. Би энэгээр зүгээр bullshit. Okay, so don't worry about it. Ямар ч битээ санаа зов. Ерөөсөө алцуулна. Гэтэ би саксон үгийн талбар дээр л алцуулна гэдэг байгаа юм шүү. Би одоо миний гол яриад байгаа юм тэр. Саксон үгийн талбар дээр алцуулна. Одоо дараагийн дугаараар би өөр нэвтрүүлгийн одоо хасын хөлгүүдөөс хүн амьд урьж орчруулаа. Би Ирвалыг чи үүсэх бүр гоё болгож өгмөр байна бол бүр ингээ алцах ёстой байхгүй. Манай бишрэлт бол Ирвал ерөөсөө үүсэхгүй хин нэгэнтэй. Манайхан бол үнэхээр даруухан тоглогчтой. Гэхдээ нэг л юм болох юм бол Ирвал үүсчихнэ. Бид нар тэр нэг үйл явдал хэрэгтэй ерөөсөө тэгэл болоо. Тэгээ революшн тийм муу юм биш шүү дээ. Юу муу юм байх юм бэ? Цагсан дээрээ гой тоглоол. Гэхдээ үзэгчтэйгээ зодчихгүй бол болоо шүү дээ ер нь тийм биз дээ. Рон артист ч гэдэг болчихгүй бол болоо байхгүй. Гэхдээ револ гэдгийг жоохон тэгэж ойлгоод байна бас. Харин тий. Ингээд дээрлэх хэвээр чи ийм ийм бидний одоо хоёулынгийнх нь ярьж байгаа зүйл ийм юм биш шүү дээ. Юу ч тий талбай дээрх шудраг өсөлтөний ирээ болохгүй юу. Одоо Бостон Lakers хоёрын тоглолт яаж явдаг вүлээ? Удирлын тоглолт нь яаж явдаг вүлээ? Зодтгүй шүү дээ. Тэр чинь хоорондоо уулна. Яг алдцдаг байхгүй юу? Саксараа. Тамирчид нь байдгаа тавьдаг тий. Юу шүү дээ. Хожихын төлөө тоглолдог. Тэгээд тэндээс нь улбаалаад сэтгүүлчт нь тэрийг ингээд гоё дэгэргээд тий. Хааш нэргүүлэх үү, яах вэ гэдгийг ингээл тэгэл ерөөсө тэр entertainment л яваад байгаа шүү дээ. Одоо манайх 3 тойрог явна. Эхнийхээс нь эхлээл энэ entertainment үүсгэжүүл хоёр дахь нь ямар авах вэ? Гурав дахь нь ямар авах вэ? Ордны дүүргэлт ямар авах вэ? Тэрнтэй холбоотой ямар entertainment хийж болох вэ? Ингээл бодохоор чинь
тал талдаа хин хиндэ амар ашигтай. Тэ. Тэгээд тамирчид маань тэндээ аягүй гоё шудраг өрсөлддөг. Ялахын төлөө тоглодог юм л байх хэрэгтэй юм сайн. За би одоо завгүй тэрэгийнхээ цагаас бүтэн цагийг ингээ хомсолчихжээ. Тэгт уучлаарай. Гэхдээ ямар ч үсэн үзэгчдэд маань бас гоо энэ сонирхолтой байх нь би бүр баталгаатай мэдэж энэ хүмүүс аягүй сонирхолтой байх бах. Ягаад гэвэл яг ийм яриа хөөрөг бас яг би бол сонсож байгаагүй ерөөсөө. Одоо яг лиг дотор ажиллаж байгаа хүнээс ялангуяа ерөнхий менежерийн төвшин гэдэг чинь чи сая хэллээ шүү дээ. Ерөнхийдөө бол багийн эзэн байж ерөнхий менежерүүд гээд бүгд ажиллаа угаад авсан тэр хүмүүс бол ингээл яг өөрөөсөө хариуцсан салбарыгаа бол ингээл шийдвэрээ гаргаад явж байгаа шүү дээ мэдээч. Тэгэхээр надад сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Олон ч хүмүүс иймэрхүү байдлаар нээлттэй яриасаа гэж би бас хүсэж байна. Би Баясаатай холбогдсон. Баясаа маань одоо нөгөө нэг багийн брэнд өөрчлөгдөж солигдож байгаа гэдэг нэг хэл ам сошиал дээр их явж байгаа одоо тий. За тэрийг ойлгож байна. Тэрээс тусна бас манай хүн ч дахлах коуч болох гэдэг юм уу юм мэдэхгүй. Би одоо болцсон гэж ойлгосон мэдэхгүй байна. Тэгээ би Баясаагаас зүгээр ингээ ярьслах хийя гэсэн чинь би маркетингаас асууя гэж байгаа байхгүй цаачих. Тэр бас ярих болоогүй гэсэн үг. Одоо ингээ зарим нэг багуудын үед багийн бүрэлдэхүүн яг тодорхой болоогүй, өөрөөрөө тодорхой болоогүй, бүх юм тохироогүй учраас бас бэлэн биш вэ гэсэн үг тийм үү? За манай бишрэлтийнхэн бол ямар ч сан ярьслуугад асуудалгүй бэлэн гэдгээ бол хэлсэн. Ингээд баг болгон өөр байна бас явж байгаа нөхцөл байдал нь. Яг үнэ. Одоо тэнгууд Apes багийн хувьд одоо мөнгөчнгийн энэ байдал нь өөрөө надад одоо энэ ярих боломжийг олгож байгаа байхгүй. Яг л манай баг бүгдээрээ ил дод. Бүгдээрээ л урт ажил бүх юмнууд нь хүмүүстэй ингээл тайлгнаал бид ийм хийж ийн ингэж тэгж. За Баясаа сонсож байгаа шууд эхэлж штэ. Баясаа come on. Манайх бол ямар нэгэн тийм тэ хатуу юм чи одоо би мөнгөчнгөөс асууя тэ ингэх юм байхгүй байна. Бидний ажил бүгдээрээ яг тодорхой явж байгаа. Зорьсон юм байна тодорхой явж байгаа учраас нуух юм байхгүй. Ярихад бол ямар ч нуух юм байхгүй. Тэгээ шудраг өрсөлдөө л гэдэг. Nice. Би лигийг зүгээр энэ жил The League-ийг одоо The League гэдэг надад аягүй таалагдаад эхэлсэн одоо. The гэдэг чи өөрөө тухайн лигийг өөрөө тодтогч байгаа ер нь өгөхөд өргөлчүүд англи хэлэн дээр бол. Тэгэхээр лиг маань өөрөө бас ингээд яг юм. Одоо би бол 1 нас хүрэх гэж ингэж хараад байгаа. 9 сар ихийн хевлээд нөгөө нэг боожж жагаад өнгөрсөн жил төрөөд одоо ингээд 1 нас хүрэх гэж байгаа лиг гэж би хараад байгаа. Тийм учраас одоо ингээд яг 1 насн дээр энэ одоо чи хоолндоо орох гэж байгаа учраас тий багууд маань бүгдээрээ сайхан хоолндоо ороод өөрсдөө хоолоо идэж сураад гэдэг нь юугаар хэлж байгаа вэ гэхээр өөрсдөө одоо энэ нөгөө сошиал медиа дээр гоё маркетинг менежмент дээр сайн ажилдаг болоод одоо Apes-ийн жишээг аваад гэж хэлчихвэл нөгөө хэд маань бас хаа гээл тех бах. Тэгтээ цаагаараа алцах хөстэй байхгүй гэж бодох хөстэй байхгүй тийм үстэй. Энэ ингээд нь штэ. Өрсөлдөгчд ингээ явдаг бол бид нар ч гэсэн ингэх хөстэй гэх. Би бол тэр зам руу орж байгаа гэдэгт итгэж байгаа. Би өөр нь айгүй тийм өөдрөг үзэлтэй хүн хийж мэдэх бах. Би ч хийж тийм сүрэг муухай юмыг харж болохгүй бүтэхгүй гэж юусоо ярьдаггүй болон бүтнэ гэж харж байгаа. Ялангуяа Монголын сакс маань одоо болж бүтэх ёстой. Би бол NBA-гээ ярмааргүй байна. Монголын сакс гоё болчиход би ерөөсөө NBA-г ярмааргүй байна. Надад бол үнэхээр тийм сонирхол алга. Гэхдээ одоохондоо бол байна яа харахгүй. Тэгээд Монголын лиг маань 27 тоглолт болно гэдэг чи одоо нэлээд удаа үргэлжлэх нэ. Нэлээд удаа үргэлжлэн. Гэхдээ яг хуу хуваар бол 4 сарын 2 тоглох уу? 7 хоногт заримдаа 3 ч байгаа хаа. Бас янз бүр л байгаа юм байна тийм ээ. Тийм заримдаа бас back to back-ууд ч байгаа. Тэгээ энэ жил бас хэлэхэд дархан руу бас явж тоглож байгаа. Тэр бол бас миний хувьд бол амар гоё. Миний хувьд бол амар гоё байна. Тэгээд ер нь ингээд яваад тоглолдог болох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Одоо нөгөө нэг тэр одоо хот дархан тимтэй болцсон юм чи манайх тимтэй болчихно гэдэг зангаа яг энэ дээрээ сайн гаргаад өгөөрэй гэж бас хүмүүсийг уриалмаар байна. Тэр өөрийнхөө аймагтаа тэр ордонгуудаа бариарай гэдгийг уриалмаар байна. Яг үнэ. Тэр аймаг тэгчлээ гэд тэгдэгэ тий. Миний саксан өмгийн хамгийн гоё дурсамжууд бол 30 нэмэхлээгээр Эрдэнэ дархан руу аялж явсан тоглолтууд тэр өдрүүд аюу гоё байдаг байхгүй. Багаар аялна гэдэг чи өөрөө тэр баг ингэж бүр ингэж нэгтарч бие бинийгээ бүр илүү сайн мэдэж тэр чи одоо хамтдаа унтчихин шүү дээ. Хамтдаа бүр 24 цагийг өнгөрүүлж байгаа юм чинь аялан тоглолтын үеэр болдог. Бид нар NBA-гийн олон шинээс мэддэг шүү дээ. Аялан тоглолтоор явхлаар баг сайн болдгоо гэдэг. Сан Антонио Спурс ягаад тэр олон жил аврагуудыг авахд чинь тэр чинь нөгөө нэг родио трипперэл он гараад яваад өгдөг байсан шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ бол яг жигдэн утгаараа аялан тоглолт гэдэг утга дээр бол яг урж ирэх хэрэгтэй. Тэгэхээр Эрдэнэ дархан халаах баг нуур те одоо манай хэдэн том хотууд маань том аймагуд маань өөрсдөө гэсэн гоё
ордныг бариад ингээд гоё аялж маялдаг болчвол үнэхээр гоё шүү. Зөвхөн нэг ордныхоо бид нар одоо нэг хуваарь баригдаад бас яваад ах хэцүү байдаг. Зохион байгуулалтын үр дүрт хэцүү байдаг. Энэ бол бид нар өнгөрсөн жил энэ жишээг харсан. Маш ахуй өөртөө явсан. Тамирчид ядарсан, бэртсэн гэж олон асуудал гарсан. Тийм учраас бас их гоё юу вэ? Тэгээд баярлалаа тэнэ. Маш их баярлалаа. Гэхдээ би чамаас бол зөндөө асуултуудыг асуун, дараа нь зөндөө холбогдно. Тоглолт дуусны дараач ордон дотроос холбогдох байх хоёулаа. Ингээд бас энэ одоо лиг ток контентын маань бас дэмжээрэй Эвс баг маань. Тэгээд би бол бүх багуудыг дэмжиж байгаа. Гэтэ металлиг бол илүү дэмжиж байгаа гэдгийг бас ойлгож байгаа байлгүй. Тэгээд мөнгөчөнд миний бас мэдлэгийг дэмшүүлээрэй. Бид хоёрын сошиал хэрүүл бол дуусаад аль хэдийн өнгөрцөн. Тэгээд ямар ч байсан би бол мөнгөчөнд зориулаад бол чи хийж хорсондоо хүрсэн. Би бол тэрийг хэлмээр. Зорсондоо хүрсэн. Тэрний юу гэхээр сошин одоо хөгжөөнд дэмжигчдийн сүрийг бий болгосон маш богино хугацаанд. Сая нөгөө нэг Мижигэ бит хоёр сая эхнийхээ дугаарыг ярьж их хоёр Мижигэ Эвс багийг багнаа төргөөтэй харьцуулж илээ. Багнаа төргөө анх гарч ирэхдээ ингээд тухайн үед ч яг ингээд сошин баг гарч ирээл маш гоё тоглогчдыг бүрдүүлээл. Тэгэл ингээд тухайн үеийн хүүхдүүдийг чинь бүгдийг хамраал өөрсдөө фэн болгол ингээд шингээж исэн байхгүй яг. Яг тэгж чадсан. Эвс ч гэсэн яг тэгж бид бол чадсан. Тэгэхээр ямар ч Эвсийн хувьд бол би бол менежментийн хувьд, зохион байгуулалтын хувьд, ил тод байдлын хувьд бүх талаараа бас энэ лигийн урд алхаж байгаа багуудын нэг гэж харж байгаа. Тэгээд бус багууд ч гэсэн удахгүй та нарыг бас гүйцэчих байх. Би бол тэр итгэлтэй байгаа бас. Багууд ч амбицтай. Тэгээд баярлалаа. Тэгээ Эвсийн бас шинэ үлрэлт нь амжилт хүсье. Бэртэл хэмтлээс хол байх утгал гэдгийг би ганцхан зүйлийг л одоо бүх тамирчтай бас ерөнхийдөө. Үнэ. Тийм л байна да. Баярлалаа танаа. За эдээхтэй баярлалаа. Тэгээд лигийнхаа Монголынхаа лигийн талаар бас илүү гоё сонирхоод хүмүүс маань илүү гоё хоорондоо ярилцаад ирж үзээд санал бодлоо хэлээд тэгээд хамгийн гол юм нь хэдүүлээ хамтдаа Монголынхаа саксыг л илүү ер нь гоё болгохын төлөө явж байгаа хүмүүс гэдгээ аягуулсан ойлгох хэрэгтэй. Хоорондоо хэрэлдэж муудалцсан уу? Одоо ингэнэ үү? Тэр юм нь бол уусаа байх зүйл. Хамгийн гол чухал юм нь бол гол Монголынхаа саксыг илүү гоё өндөр түвшинд аваач. Илүү одоо дараагийнхаа хүмүүстээ илүү гоё одоо боломжуудыг олгодог. Тэгээд энэ алдаануудаас суралцаад одоо зөв зохион байгуулалтандаа ороод одоо гоё төгс төгөлдөр ийм одоо өөрсдийн улсын ийм хамгийн том саксан бөмбөгийн лигтэй болё гэдэг зорилготой л явж байгаа учраас. Тэгээд олон улс гарах гэж байгаа шүү дээ. Тийм өнгөрсөн жил одоо юу өдрөл хасын үлгүүд металл хоёр гадны багуудад тоглохыг харахад та нарт бол бас гоё тэгсэн мөртлөө бас ингээ шар хурж байгаа шүү дээ. Хор шар хөдөлж байгаа шүү дээ. Бид нэг ингээ тоглож явах байсан юм аа. Одоо тэгээд өнгөрсөн жил бол одоо жишээ нь бид нэр өөрсдийнхөө нутаг дэвсгэр зохиосон шүү дээ. Одоо дараа том дэвшлээс бол одоо бид өөрсдөө явж тоглодог болно. Бүр олон улс руу аялж тоглодог болно. Тэндээс зарим тоглогчдыг маань хүмүүс авъя гэдэг болно. Гадагшаа гарч тоглодог болно. Тэгэхээр маш гоё ирээдүйд зөндөө зүйлсүүд хүлээж байгаа. Тэгэхээр бас бусад одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс сонирхчдаа бас бүгдээрэнд нь бас нэгэн гоё ив нэгдэлтэй тэгээд бас гоё үйлрэл эхлэх болов гэж бодож байна. Бас бусад өрсөлдөж байгаа хамт оролцож байгаа бүх багуудтай бүгдээрэнд нь бас амжилт хүсье. Эмэгтэй багуудтай ч гэсэндээ давхар амжилт хүсье. Эмэгтэй багаа бас дэмжээрэй. Үзээрэй. Эмэгтэй багаа бас битээ алгасаарай. Тэнд бас маш гоё өрсөлдөө явж байгаа. Эмэгтэй алдцах юм билээ. Амар юм бол. Бүр амар юм болох юм билээ харин. Би бүр тэрийг бас мэжиж яриа сууч. Энэ жил бүр ялангуяа бүр сайн үзээрэй эмэгтэй лигийг. За. Тэр үг олдож. За баярлалаа тэгээд. Баярлалаа тань амжилт хүсье. Тэгээ эргээд бас холбогдъё те. Бай. Тэгээ. За.